Маргааш ямар хувьцаа харж байгаа болон маргааш яаж арилжмаар байгаагаа трейдерүүдтэй хуваалцъя те. За миний энэ дээр гаргаж байгаа хуваалцах байгаа зүйл бол зөвхөн маргааш зориулсан арилжаа хийн маргааш өдөртөө аваад өдөртөө арилж байгаа хаа. Буюу одоо day trade хийх тийм арилжааны санаа байгаа. За тэгээд маргааш болохоор за энд Америкт болохоор өнөөдөр 5 сарын 10-9 цаг 55 минут болж байна. За маргааш одоо 12 цагийн дараа те маргааш Америкт 5 сарын 11-ний өглөөний 9 цаг болно. За Монголд бол одоо бол Монголд 5 сарын 11-ний өглөө болцсон байна те. За энэ дээр гаргаж байгаа санаа нь болохоор Монгол 5 сарын 11-ний орой 9 хагасаас эхэлж зах нээгдэнэ гэсэн үг. За тэрэнд зориулж яг өдөртөө ороод гарах арилжааны тийм санаа хэлэх гэж байна. За тэгээд өөрийнхөө яаж санаагаа олж байгаа болон яаж шинжилгээ хийж байгаагаа хуваалцах гэж байна. За тэгээ юуны төрөнд эхлээд бол SPY S&P 500 байгаа. Энэ маань болохоор сүүлийн үед нэлээд өсөлттэй явж байгаа. За тэгээ маргааш Америкт 5 сарын 11-нд коронавирусаар хаагдсан байсан зарим нэг юунод бизнесүүд маргааш 5 сарын 11-ээс зарим бизнесүүд нээгдэнэ. Нэм хийж байгаа чимэг гэж байна. За 5 сарын 11-нд нээгдэнэ. За тэгээд 5 сарын 1-нд за түүгээр дамжуулаад зах маань одоо маргааш ямар ч гэсэн өнөөдрийнхээ бодвол өсөлт 5 дахь өдрийнхээ бодвол өсөлттэй гарах болов гэж бодож байна. За нэг бол дээрээс 5 дахь өдрийн хаалт бол 292.44 дээр хаасан те. За нэгтэй нэг бол ингээд дээрээс ороод ирж болно. За юу гэдэг тэр нь 295 ч юм уу те тэр хавцаанаас нээгдэж болно. Эсвэл 292.93-аас те дээшээгээ зах маань өссөн ийм үзүүлэлттэй өссөн ийм төр зураг харагдаж байна те. За энэ дээр харуулахгүй бол за 5 дахьд бол яг ингэж 292.44 дээр хаагдсан байгаа. За тэгээд 4-5 дахь өдөр бол 5 дахь өдөр ялангуяа те зах бол нэлээд хүчтэй өссөн байгаа. За ихэнх хувьцаанууд одоо бүгд тэр жигээрээ те өсөлт үзүүлсэн. За тэгээд одоо энэ чинээс Finviz-ээс харах юм бол те ер нь ингээд тэр жигээрээ ногоорсон янзтай харагдаж байна те. Зах маань уналт хийсэн хувьцаа бол баг тун ховор. За ингээд ерөнхийд нь харж байгаа. За үүн шиг адилхан өсөлт бас хийгдэх болов гэж бодож байна. Үүн шиг адилхан өсөлт хийгдэх болов гэж бас бодож байна те. За хүмүүс харж байгаа гэж найдаж те. Үүн шиг адилхан бас маргааш тэр жигтэй ногоорох болов гэж дотроо харж байна. За ногоон байх хоёр үндэслэл байгаа. За нэг нь болохоор маргааш бизнесүүд нэгдэн зарим бизнесүүд нэгдэн те Америкт нөгөөх нь болохоор техник шинжилгээнд дээрээс харах юм бол SPY техник шинжилгээ харуулъя те. За энийг хүмүүс зориулахаас гадна би өөртөө дадал болгож маргааш хэрхэн яаж хувьцаа арилжах талаар өөртөө дадал болгож ажиллаж байгаа. За ерөнхийдөө болохоор SPY маань бол 15 минутын чартаар харж SPY дээр шинжилгээ хийхэд хамгийн тохиромжтой байдаг. За яагаад гэдгийг би сайн мэдэхгүй байна те.
За тэгээд ягаад ер нь Spider шинжилгээ хийх ёстой вэ гэвэл зах дээр хөдөлж байгаа хувьцаануудын 70-аас 80% нь захаа дагаж хөдөлдөг гэсэн тийм судалгаа байдаг. За тэр судалгааг болохоор CNBC гэдэг мэдээллийн хувьцааны зах зээлийн мэдээллийн одоо энэ CNBC.com энэний одоо нэг аналист хүн за тэгж судалгаа хийсэн гэдэг. За яг түүнтэй адилхан одоо ер нь бол зах зээл ихэвчлэн зах зээл дээр хөдөлж байгаа ихэнх 70-аас 80 хувьцаануудын 70-аас 80% нь зах зээлийнхаа хөдөлгөөнийг дагаж хөдөлгөө ерөнхийдөө тийм учраас зах зээл дээр шинжилгээ хийгээд маргааш зах зээл яаж хөдөлгөнө тэрнтэй хамааруулж одоо хувьцаан дээр хаашаа хөдлөхийг нь ерөнхийдөө тааж арилжаа явуулах нь тохиромжтой тийм. Харин юуны хувьд бол ондоо юуны хувьд харин OTC буюу penny stock-уудын хувьд бол ондоо. За түүнээс гадна тоглолт хийж байгаа хувьцаануудын хувьд бол ондоо тийм. За жишээ нь одоо mRNA гэдэг ч юм уу энэ хувьцааны хувьд бол шал ондоо хэрэг. Энд дээр захыг заавал дагаж хөдлөх шаардлага байхгүй. За түүнээс гадна за маш олон хувьцаанууд байгаа тийм. PPT гэж үсэн. За энэ дээрээс тийм энэчнээс ингээ харахад бол зөндөө олон хувьцаанууд байгаа. За түүнээс гадна биткойн хувьцаанууд бас жоохон өсөх хадлаг харагдаж байна. Гэх мэтлэн за энэ биткойнтой хамааралтай хувьцаа тийм эдгээр хувьцаанууд бол жоохон зах зээлээс жоохон салангат хөдлөнө. За тэгээд SPY-ийн шинжилгээнд дээр орё тийм. За SPY болохоор 5 дахь өдөр одоо нэгд өдөр зах нэгдэн гэдэг сургаар 5 дахь өдөр маш хүчтэй байсан. Ер нь бол 1 минутаар харахад бол тийм эхний нэг за 290 хүртэл энэ дээр бас 290 хүртэл унаад буцаад өссөн байгаа. За энийг ингээ яагаад 290 хүртэл унсан юм бэ гэдгийг харах юм бол тийм ерөнхийдөө энэ 15 минутын чартаас харах юм бол энэчнээс 290 гэдэг энэ нэг өдрийн тийм 4 сарын 28-ны өдөр 290 гэдэг цаг дээр энэ дээр байна. За түүнээс гадна энд 4 сарын 30-нд энэ 290-ээр бас нэлээд бараа дээр явсан байна тийм. За түүнээс гадна за 290-ийг жоон доош нь хөвтөлсөн байна тийм. За энэ дээр миний тэмдэглэсэн өдөр анализ хийсэн тэмдэглэлүүд байна. За хэрвээ маргааш зах энэ хавьяасаа нэгдээд за унах юм бол за дэше gap up хийхгүйгээр тийм мөн за энэ хавьяасаа унаж эхлэх юм бол хаа хүртэл доошоо унаж болох вэ? Ямар магадлал байна гэвэл 201-р ээлжинтэй хамгийн доотлын саппортыг 280-60 хэрвээ зах доошоо явах юм бол тийм миний хэлсэн шиг доошоо явах юм бол 280-60 гэсэн цэг буюу эдгээр цэгүүдийн орой тийм энэ цэгүүдийн орой за энэ дээр нэлээд олон саппорт харна. За энэ цэгүүд 280-60 гэдэг энд байна. За энд бас 280-10 гэ. За энэ яг тэгээ энэ 280-60 тэгээ энийг нь болохоор энд хаалт байна тийм 280-60 ингэж гаргаж авсан тийм. За энэний нээлт энэний одоо хамгийн доод цэг бол 200 биш энэ ч одоо 280-60 гэдэг чинь. За энэ өөрийнхөө платформ дээр гаргаж харъя тийм. За энэ дээр харах юм бол 280-аас яг зөв дээрээс. Яг зөв. За энэ дээр 280-аас 60 гэдэг хаанаас гаргаж авсан гэхээр энэ 4 дахь өдрийн энэ дээд цэг те энэ хавьд нэг хэдэн цэгүүдийг харж байгаа. Энэ за мөн энэ дээр байгаа нэг цэг байна те. Эдгээр цэг за тэгээд
За энэ цэг бол нэлээд доорлол юм байна. Гэхдээ ерөнхийдөө бол 289-60 гэсэн цэг бас нэлээд ач холбогдолтой цэг байх болов уу гэж би дотроо тааж байна. За энэ хэрвээ энэ зах маргааш энэ хавьяас эхлэх юм бол доошо унлаа гэхэд ер нь бол 289-60-ыг төхүүлээд тэгээ энэс доошоо буцаад унахгүй байх гэж харж байна. За хэрвээ энэ зах маань бас мөн 290-60 гэсэн цэг байгаа. 290-60 гэж цэг үү те. За тэр маань болохоор энэ дээр бас энэ чинь харж болно. Энд байна. За яг энэ шугамтай огтлцож байгаа энэ хэсгүүдийг харж болно. Энэ цэг үү те. Энэ хитэн цэг. За энэ ингээ илэрхий энэ нэг цэг байна, энд нэг цэг байна. За энэ нэггээр цэг байна те. Тэгээд энэ өчигдрийн энэ цэгүүдээрээс буцаж ойсон энэ цэгүүдийг сайн анзаарч харах хэрэгтэй. За ер нь бол ингээр тэр 290-60 гэдэг цэг дээрээс буцаад ойж болно. Эсвэл 289-60 гэдэг цэг дээрээс бас буцаад ойж болно те. За эсвэл за тэгэх юм бол дараагийн эндгээр цэгүүдийн хооронд одоо хэлбэлцэн гэсэн үг. Хэрвээ 290-60, 292, 292, 52 гэж тэмдэглэсэн юм те. За түүнээс гадна энэ цэгийг харж болно. Энэ цэгүүд те. Энэ цэгүүд маань бас саппорт болж болно. Хэрвээ зах дээрээс эхлээд унах юм бол эхний ээлжинд 292, тэгээ 290-60, 289-60 гэсэн ийм цэгүүдээр саппорт хийж болно. За хэрвээ зах энэ маргаашийн хаалт 293-50-аас дээшээгээ явах юм бол за энэ маань 294-50 хүртэл одоо чөлөөтэй өсөх магадaltaй харагдаж байна те. За энэ цэгээс дээшээ 293-50-аас 294-50 хүртэл. За энэ цэг хүртэл харж үзсэн байна те. Энэ орой хүртэл те. Энэ өдрөө энэ хүртэл бол ямар ч эхний ээлжинтэй ямар ч асуудалгүй өсөх ийм хандлагатай харагдаж байна. За хэрвээ энэ дээрээс орж ирэх юм бол 290-50 ч юм уу 290-50-аас дээшээгээ нэгдэх юм бол ер нь бол зах дээшээгээ энэ 296 ч хүртэл явах магадaltaй гэж харж байна. За тэгвэл учиргүй тийм дээрээс нэгдэхгүй болов гэж харж байна. За хэрвээ хитрхи дээрээс нэгдэх юм бол бас за том банкуд яаж тоглодог вэ гэвэл бас ер нь яг ийм маргааш бизнесүүд нэгж байгаа юм хүлээлттэй өдөр болохоор нэлээд том gap up хийнгуудаа тэнцэнээсээ доошоо албаар унахсан тийм арилжаанууд оруулж магадгүй хэн оруулах гэдэг вэ гэхээр одоо Америкийн том хөрөнгө оруулалтын сангууд те банкуд байж болно эсвэл том хөрөнгө оруулалтын сангууд иймэрхүү үйлдэл хийж болно. За таас ч гэсэн бас энэ цэгүүдийг бас тэмдэглээд авчвал зүгээр бах те энэ цэгүүдийг. За тэгээ миний харж байгаа гол хувьцаа гэх юм бол маргааш таарж байгаа гол хувьцаа гэх юм бол за энийг Finviz дээр тайлбарлаад хөвчлөх гоё харагддаг чарт нь. За мэдж байгаа цөмөрө мэдж байгаа за юу Америкийн airline хувьцаанууд болохоор бүгдээрээ ерөнхийдөө нэлээд уналттай болоо явцсан байгаа. За тэгээд энийг болохоор сая нөгөө юуны коронавирус зориулсан Federal Reserve те холбооны банкнаас одоо тийм тусламжийн маркийн пакэжийг одоо хөрөнгөний зах зээл дээр нийлүүлж байгаа. За тэрний 58 биллион болохоор энэ юун дээр орж байгаа. За тэгээд харах юм бол ерөнхийдөө бол airline компаниудыг бол цаанаасаа засгийн газар нь дэмжиж байгаа гэдэг үүднээс за хэрвээ гэдэг үүднээс те за 5 дахь өдөр болон одоо маргааш нэгд өдөр одоо хамгийн гол өсөлтөө хийх ёстой гэж би тааж байна. За түүнээс гадна яагаад энэ дээр нэлээд найдвар тавьж байгаа гэвэл энэ дээр одоо LUV гэх те энэ Southwest Airlines гэдэг энэ Америкийн онгоцны компани энэний хувьд бол энэ дээр bottom энэ хоёр өдрийнхөөр одоо нэлээд 25 гэдэг цэг дээр bottom хийсэн харагдаж байна те. Тийм учраас энэ үргэлжил бол маргааш үргэлжлэх болов гэж харж байна. За United Airlines бас байгаа. За энэ ч гэсэн бас нэлээд bottom болсон шинжтэй. Гэхдээ United Airlines-ийн хувьд бол саяхан 2-3 хоногийн өмнө ч нэлээ. Одоо UAL
Энэ нь болохоор Мэй 6 те 5 сарын 6-нд чинь энэ дээр байна. За энэ өдөр өөрсдийнхөө яасан болоо мэдхгүй шүү дээ аав гэрт харсан нэг газар. Тэр болоо би жоох юм хийж чадчихсан байна. Та шатчих та. Эсвэл хитэж ярина би энэ хүмүүст гөрөлт хуваалцаж байна. Тэгээ өөртөө бас бэлтгэл болоод. Тийм маргааш нэгтгэж. За ажаа сатарчлаа тий. За UAL-ийн хувьд бас UAL-ийн хувьд бол 5 дахь өдөр бол за ячаас шувтан дээшээгээ явсан хөдөлгөөн хийж байна тий. За мөн Delta Airlines байгаа Америкийн. За LV Delta Save гэдэг чи одоо юу вэ? Spirit Airlines гэдэг байгаа. За энэний хувьд болохоор өчигдөр болон уржигдөр нэлээд том худалдаа авалт хийсэн байна тий. Засгийн газар энэ чанаас харж байгаа. За энэ ерөнхийдөө дунд чинь бол нэг 6, 7, 4, 5 сая волюм энийг харж байгаа. 4, 5 сая волюм явагддаг бол за энэ өчигдөр бол Spirit Airline-ыг аврахын тулд засгийн газраас хэрэгжүүлсэн нэг хөтөлбөрийн хэмжээнд дундаж хувьцаанаас дундаж волюмоос бараг 10 дахин 8-аас 10 дахин хэмжээний волюмоор арилжаа хийгдсэн байна. Энэ дээр хамаг бай хийгдсэн гэсэн үг. За гэхдээ энэ чинээс миний сонгож байгаа хувьцаа нь болохоор LUV нэлээд сайхан харагдаж байна. Яг гэвэл энэ чинь 15 минутаар хараад үзтээ. За дахиад 15 минутаар шинжилгээ хийвэл хамгийн тохиромжтой. За энэ чинээс харах юм бол за төлөвлөгөө маань юу вэ? За 27-25-ыг давах юм бол 27-75-ын хооронд бол маш цэвэрхэн 50 цент хөдөлгөөнтэй бол том хөдөлгөөн те явж болно. За 26-15-аас 26-20-ын хооронд support нэлээд том support байгаа тий. За хэрвээ энэ support-ыг доошоо эвдэх юм бол 25-85 хүртэл унах магадaltaй гэж тооцоолж байсан байна. За 27-25-ыг яагаад сонгосон бэ гэвэл за энэ дээр харуулъя. За 27-25 гэдэг чинь энд цэг юм тий. За 5 дахь өдрийн дээд цэг бол энэ чинь 27 20 25 22 ч юм уу энэ хавцаа хүрсэн байна. За тэгээд энэ чинээс яг маркет сүүлийн нэг 10 минут сүүлийн нэг 10 20 минутанд sell off явагдсан учраас энэ дээр жоохон мунж харагдсан байна тий. За гэхдээ за хэрвээ маргааш энэ хавьяасаа нээгдээ тий Southwest Airlines энэ хавцаа нээгдээд 27-20-25-ыг нэвтлэх юм бол за энэгээр энэ цэгүүдийг харж байгаа энэ цэгүүд те эднээс бүгд өмнө resistance байсан. За энэ цэгүүдийг эвдэрх юм бол дээшээгээ 27-75 хүртэл те. За энэ цэг хүртэл те эдгээр оройнууд хүртэл бол ерөнхийдөө бол гайгүй явчих юм шиг харагдаж байна. За тийм учраас хэрвээ энэ 27-25-ыг нэвтлэх юм бол дээшээгээ 50 цент бол ямар ч төвөггүй дээшээгээ явах болов гэж би дотроо таамаглаж байна. За тийм учраас энийг хэрвээ зах сайн байх юм бол тийм өсөх юм бол энийг энэ ч харах сонирхол байна. За хэрвээ энэ маань эргээд доошоогоо за тэгээ 26-15-аас 26-20 гэж тийм 26-15-аас
энэ дээр яагаад ингэж цэгийг гаргаж ирсэн юм л да. Энийг авсан юм шүү дээ. За. За энэ ч нэ тэ энэ цэгийг харж байгаа. Энэ цэгийг харж байгаа. Мөн энэ цэгийг харж байгаа тэ. Энэ цэг мөн энэ цэг тэ. Энэ бол засварын цэгүүд байгаа. Энэ бол яг засварын тухайн өдрийн засварын цэгүүд байна тэ. Эдгээр цэгүүд бол зүгээр нэг тийм засвар хийгдсэн цэгүүд биш гэдгийг харж байгаа. За энэ 4 сарын биш 5 сарын 5-ны өдөр тэ. Энэ доод цэг нь 25 26 20-ыг шүргсныг харж байгаа. За энэ дээр бас 26 энэ 5 өдөр бас 26 12 15 гэж тэ. За ер нь бол 26 15-аас 26 20-ийн хооронд бол нэг саппорт байна гэж ойлгож байна. Энэ дээр бас энэ цэгийг харж байгаа. Энэ дээр тэгэхээр энэ хооронд бол бас нэг жижигхэн саппорт явагдчихна гэж ойлгож байна тэ. За мөн 26 50 маань ч гэсэн өөрөө бас саппорт болж болох юм байна. Гэхдээ хэрвээ зах те нэгтгэхдээ ер нь бол зах маш хүчтэй хөдөлдөг. Хэрвээ энийг ингээд хүчтэй ягаад энэ цэгийг би сонгоогүй юм шиг байна гэхээр энийг болохоор зүгээр зах эхлэн гутаа хэрвээ энэ хавьд нэгдэх юм бол те энийг 26 50 гэдэг цэг өлгөө эвдчиж болно. За эвдээд унах юм бол 26 15 20 гэдэг цэгийг бол доошоо нэлээд нэвтэлж чадахгүй байх гэж дотроо төсөөлж байна. Ягаад гэвэл энд өдрийн доод байсан, энд өдрийн дээд цэг байсан те. Энэ хавьд бол яг тийм саппорт байгаа нь бол яг илэрхий тод харагдаж байна. Энэ өдрийн доод, энэ өдрийн цэг. Энэ өдөр бол саппорт байсан. Энэ өдөр бол нөгөө энэ өдөрт хэрэглэгдэжсэн саппорт маань буцаа resistance болж хэрэглэгдсэн те. За тэгээд 5 дахь өдөр бол энэчнээс буцааж ойж өсөх шалтгаан болсон. За тэгэхээр энд бол яалтчгүй 26 15-аас 20-ийн хооронд бол яалтчгүй нэг тийм саппорт байх тийм цэг байна. За ингэж анзаарч болно те. Ерөнхийдөө 15 минутад харж бол шинжилгээ хийхэд өрнө. Дажгүй нэлээд олон өдрийн хувьд. За энд нэг шинэ цэг байна. За энэ цэгийг бол доошоо нэвтлэхгүй байх гэж дотроо тааж байна. За хэрвээ энэ цэгийг доошоо нэвтлэх юм бол те заавал тгийх ёстой гэсэн үг бол биш. Арилжаа бол яаж ч явагдаж болно. Хэрвээ энэ цэгийг доошоо нэвтлэх юм бол за нэлээд эхний ээлжинд бол 25 50 за 25 32 ч юм уу те. Бас доошоо нэлээд за энэ хүртэл 25 70 ч юм уу хүртэл бас унж магадгүй. За энэ дээр юу тийм 25 85 хүрнэ гэж те. Доошоо 15 40 25 40 цент доошоо 40 50 цент бас нэлээд гоё унах магадaltaй харагдаж байна те. Хэрвээ энэ цэгийг эвтгэл юм бол доошоо унна, энэ цэгийг дээшээ явах юм бол дээшээ өснө гэсэн. За энэ хооронд бас нэгдэж бас болно. Энэ resistance энд бас нэг цэг байгаа юм те. 26 85 гэдэг нэг цэг бас ач холбогдол үүсгэж магадгүй юм байна. Энэ дээр ч тэмдэглээд авч те. 26 85 За маргааш нэг олон хувьцаа хармаар байна. Гэхдээ ер нь бол маш олон хувьцаа, харах хувьцаа маш олон байна. Гэхдээ хамгийн цэвэрхэн харагдаж байгаа чартыг сонгож авсан хамгийн зөв ер нь арилжаа хийхтэй. Тийм учраас хамгийн цэвэрхэн харагдаж байгаа нь LUV бол маш тод сайхан харагдаж байна. Гэхдээ мөн бол маргааш өглөө pre-market дээр хувьцаа хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалаад төлөвлөгөө өөр гарчиж магадгүй. Гэхдээ за энэ цэгүүдээс нэх учиргүй холдож өөрчлөгдөхгүй байх гэж дотор найдаж байна те. За дараагийн хувьцаа бол UAL-ыг харж байгаа юм байна. За UAL-ийн хувьд одоо long төлөвлөгөө бол байхгүй те. United Airlines энэ хувьцааны хувьд за дээшгээ явбал ягаад энэ дээр long төлөвлөгөө байхгүй вэ гэхээр хамгийн гол нь энэ дээр энэ LUV-г харьцуулах юм бол UAL-ийн хувьд бол маш олон resistance support цэгүүд нь болохоор ерөөсөө энэ тэнд яг нэг сайхан crystal clear тийм харагдчих цэг байхгүй учраас энэ UAL
дээр одоо long төлөвлөгөө байхгүй тийм. Одоо энэ дээр яг тодорхой авчиг гэхлээр одоо маш төвхтэй яг тодорхойлж гаргахад одоо маш төвхтэй л байгаа учраас энэ дээр байхгүй. За энэ дээр зөвхөн одоо хэрвээ зах унах юм бол хэрвээ энэ хувьцаа унах бол тийм гэдэг төлөвлөгөө гаргасан. За хэрвээ энэ унах юм бол 23.90 гэдэг саппорт байна гэж утсан байна. За 23.90-ыг энэ 5 сарын 4-них 5 сарын 4-них за 23.90 гэдэг чинь энэ цэг юм уу тий. За энэ дээр тийм ээ тий. За энэ яг 23.90 дээр яг юм байгаа юм байна л да. За өчигдрийнхээ харах юм бол ер нь 23.90 гэдэг цэг дээрээс нэлийн ойлтууд энэ хооронд шингээлт явагдсан байна тий. Мөн түүнээс гадна энэ 23.90 гэдэг цэг маань энэ 5 сарын 4-ний өдөр тий энэ ч яасан байна. 23.90 80 23.75-аар 70 80-аар 23.80 ч юм уу 23.80-ыг алдах юм бол за доошоо нэлээд сайхан бас унах шинжтэй харагдаж байна тийм. 23.80 за 23.70 23.65 за ер нь бол 23.90-ыг за 20 тийм ээ. За 23.90-ыг алдах юм бол ер нь бол энэ хувьцаа доош унана гэж тооцоолох баг. Болохгүй юм алга. Тэгээ 23.90-ээр тийм 23.90-ыг алдах юм бол энэ хувьцааг ер нь доош унана гэж төсөөлөхөд бол болохгүй юм байхгүй харагдаж байна. За эхний ээлжинд бол энэ хүртэл унчих болоо тий 23 хүртэл. За 23 биш юм аа гэвэл 23.15 хүртэл унах байх тий. Тэгэж харагдаж байна. За ямар ч энэ дээр хоёр төрлийн LUV дээр тийм long болон одоо short төлөвлөгөө гарсан. За хэрвээ зах маань сайн явах юм бол LUV-г дээшгээ long хийх сонирхол байна. Зах маань доош унах юм бол хэр зах доош унах юм бол LUV одоо хэр доошлохоос шалтгаалаад LUV эсвэл UAL хоёрын хооронд сонголт хийж болж байна тийм. За түүнээс гадна хэрвээ зах дээшээ байх юм бол AMD дээр бас их гоё маш тодорхой цэг энэ дээр түрүүн олж харсан. За тэр нь юу вэ гэвэл те 53 55 энэ дээр үтгийсэн байна. За хэрвээ AMD те gap up хийгээд 53.25-ыг нэвтлэхгүй бол те 53.25 гэдэг цэг байна. За энэ цэг биш те. За энэ өчигдрийн хаалтын цэгнээс дээшгээ нээгдээ те. За энийг доошоо дээшгээ нээгдэн гутаа доошоо унаад унахтаа энэ 53.25 гэдэг цэгийг нэвтэлж доошоо унахгүй бол энэ маань дээшгээ те бас нэлээд гоё өсөх шинжтэй харагдаж байна. За ер нь бол нэг 54.25 хүртэл баг бас явчих боломжтой харагдаж байна те. Энд дээр би тэмдэглэсэн байна. AMD 54.30 хүртэл гэж тэмдэглэсэн байна. За яг нэг 25 болгочтой. За AMD-ийн хувьд бол $1 хөдөлгөөн хийх бол $1 хөдөлгөөн бол банд хийгдэг юм AMD-ийн хувьд. $1 хөдөлгөөн бол зөвхөн өдрийн дундаж хөдөлгөөн байгаа. За доошоо бол яг үүндээ бол одоо AMD-ийн хувьд тэгэхээр энэ доор байх юм бол тийм энэ доошоо бол хаашаач унтчих болно. Яаж ч хөдөлж болохоор ер нь эвгүй л харагдаж байна тийм. За энэ цэг тодорхойлж магадгүй юм тийм 52 за 52 50 гэсний тодорхой усны цэг байгаа байна. За 52-50-ыг алдах юм бол доошоо гэсэн арилжаа бас харж болох юм байна. 52-50-ыг тийм 52-50 гэдэг цэгийг тэмдэглэж байна.
За иймэрхүү төлөвлөгөөнүүд байна. За түүнээс гадна өөр харж байгаа хувьцаа гэх юм бол маргааш юу гарах хувьцаа те маргааш одоо earnings түүнээс гадна 5 дахь өдөр бол 5 дахь өдрөөр харж ирсэн хувьцаанууд байна. FSLY гэдэг за эдний earnings нь сайн гарсан бололтой. За FSLY-ийн хувьд бол өчигдөр биш 5 дахь өдөр short squeeze явагдсан. За энэ юу гэсэн үг вэ гэхээр short орох гэжсэн хүмүүсүүд болохоор бүгд энэ дээр ашиггүй арилжаа хийсэн гэсэн үг тийм. За тэднээсийг одоо short орох гэсэн хүмүүсүүдийг одоо short ерөөсөө орж болохгүй байсан гэж хэлж байна. За түүнээс гадна PDD гэдэг хувьцаа байгаа тийм. За маргааш бас PDD-г бас хармаарай. PDD all time high байна биш үү? За тийм PDD-гийн хувьд бол all time high хийгээд break хийсэн байна тийм. Энэ нэг чинь бас нэг дээр нэг хийж байгаа all time high хийжлээ. Тийм шүү дээ. Энэ дээр short squeeze явсан шиг санагдаад байна. Энд short squeeze явагдаад дараагийн өдөр нь болохоор хальт онж ирээд буцаад өссөн тий. За PDD-гийн хувьд бол бас адилхан дээшээ бас 54 60 55 хүрээ бүтсэн юм тий. 55 дэмэд хүрээ бүтсэн юм байна. За PDD-гийн хувьд бол дээшээгээ бас нэлээ явж магадгүй. Хэрвээ явахгүй бол яаж явахыг нь хармаар байна. За PDD, FSLY хоёрыг хамтдан тэмдэглэсэн. Яагаад гэвэл энэ short squeeze явагдсан учраас. За түүнээс гадна W тэ Wayfair гэдэг компани байгаа. За эдний хувьд болохоор бас маргааш хаашаач явж магадгүй. Гэхдээ энэний хувьд өсөлт одоо нэлээд хомогдсон болов гэж бодож байна. За энийг маргааш болвол тэ short буюу унах арилжаа хийх сонирхол байна. За түүнээс гадна TWO гэдэг хөдөлгөөн ба тий. За энэний хувьд маань бас 2 өдөр дараалал маш том хөдөлгөөн хийсэн. За энэ дээр buy орох юм бүгд buy орсон байх гэж дотроо тааж байна. 170 хүртэл. За маргааш ер нь энэ цэгийг алдах. 177-г алдах юм бол доош бас нэлээд short гарч болохоор л харагдаж байна тий. 177 гэдэг тэмдэглээд 177 support амархай төлөвлөгөөнүүд байна. Маргааш за анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд маргааш арилжаанд амжилт хүсье. Баярлалаа баяртай.